Өмнөх удаагийн эмчилгээтэй би Jeep Wrangler болон танк 300 автомашинуудыг та бүхэн танилцуулсан видеог өргөсөн бол энэ удаагийн дугаарт Prado 250 хаваалж өчгсөн автомашинуудыг мөн танилцуулахаар ирсэн байна. Prado 250-ийн маань хувьд гэх юм бол 2.4 литр турбо бензин, 2.8 бензин дизель гэсэн хөдөлгөөрөд сонголтоор худалдаалагддаг бол хаваалж өчгсөн маань хувьд 2.0 турбо бензин, 2.4 дизель урагшаа 9 шаталтай хороотой гэсэн сонголтоор худалдаалагддаг. Уг автомашинууд маань хоёулаа адилхан RAM чулааг, төвийн хүндрүүлэгч болон хойдлын дефлог, урдаа үл хамаарах болон давхар гартай гэсэн уг автомашинууд маань яриад бол маш олон адилхан сегментүүдээс суурьж өгсөн байдаг. 250 Pradoгийн доторх салааны хэсгээс танилцуулъя. Халаагуурын системийн хувьд бол уртлын хорь судал халах болон хөрөх боломжтой. Мөн өрүүл бас хална. Тэгээ ерчэг хэсэгт байрсан коноп болон зайны хувьд бол мэдээч бол энэ бол утасны зай. Түлхүүрний зай, тэгээ 3 төрлийн Type-C оролтны HDMI, цахилгаан картон болон автолт, залгаас салгадаг мост хөндрүүлэгч, traction control, тэгээд усны сав хэсэг бас барьж өгсөн байна. Хэдүүлээ одоо хамтдаа ухрах камерыг бас харцгаая. Ухрах камерын хувьд бол мэдээч 360 болон өрүүл дагаж хөдөлдөг систем бас барьж өгсөн байна. Харын зайны хэсэг бол бас том боломжийн зай бас гарч өгсөн байна. Тэгээд голоосоо та парны хүлээлэг болон температураар халуун үтэн модоор хөлөөрүүлэх, нүүрлүүлэх үсгээ бас шийдэж өгөх боломжтой. Тэгээ энэ доотлолт нь бол 12 вольтын залгуур болон 2 Type-C хойдлын зорчигчтой бас шийдэж өгснөөр бас давталт болж өгсөн байна. Та бүхэнд одоо Prado 250 арын багаж хэсгийг танилцуулъя. Тэгээ эхлээд энэ конопт дээр дарж өгснөөр Pradoгийн бүх загварт идэвхчлэн хойдлын шил онгодог. Энэ хэсгээрээ та жижигхэн ачаа тийш бас авч хийх бүрэн боломжтой. Тэгээд Prado 250 маань одоо 7 хүний судалтай байдаг. Та бүхэнд одоо бас харуулъя. Та энэ механик гар татах хэсгээр хойдлын суудлыг бас бүрэн босгох боломжтой. 2 дугаар игнэний төгсгөлөөс одоо тийм 2 Type-C оролт бас баруун зүүн талдаа усны савтайгаа бас орж өгснөөр бас давталт болж өгсөн байна. Одоо хэдүүл хаваалж автомашины салаантай хамтдаа танилцъя. Жолооч болон зорчигчийн хэсэгт мэдээч бол маш том орон зай бүхий зайг бас гаргаж өгсөн. Тэгээд ухаалаг яг энэ төвд дэлгэцснээр бол та жолооч болон зорчигчийнхаа массажийг 8 төрлөөр сонгож өгөх бүрэн боломжтой. Wireless charging-ийг хасааснаар таны утас бас 50 ваттаар шахна. Тэгээ өрүүлний ах トゥ зүйлэн тохируулах болон тоормсны ах トゥ зүйлэн тохируулахаас хавуулаад мэдээж бол маш олон опшнтэй. 360 камерын хувьд та ингэж эргүүлснээр одоо 3D модулээр ингээд бүх талаас нь харах боломжтой. Clear chase болон машины дугуй яг юу дээрж байна. Assist буюу уртлын дугуй юу дээрж байгаа, хойдлын дугуйгаас юу дээрж байгаас бүрэн харах боломжтой. Суудлын халаагур хөргөх систем. Богино эргэлт болон дөрвөл хөндрүүлэгч, хойдлын дефлог. Энэ хэсгээр бол мэдээж явдлын горимд гарч ирнэ. Спорт болон цас, шавар, элс, эко. Энэ дээрээ та натуралт хийгээд хөндрүүлсэн тохиолдолд рок гэсэн бас горимд гарч ирдэг. Тэгээ хамгийн чухал хэсэг болох оффроуд аялалд хаваалж маань цаанаас ийм оффроуд мод байдаг. Төвийн хөндрүүлсэн байна, хойдлын дефлогыг заалгасан байна уу? Далайн түвшнээс дэш хэдэн метрт байгаа. Хойдлын зүг компрессыг хаашаа зааж байгаа. Дугууны хий бас яг хэд байгаа гэдэг бүгдийг та үндсэн дэлгэцээс бас харж бүрэн боломжтой. 2 дугаар игнэний хувьд бол мэдээж маш том саруулхан зайтай. Тэгээ хөлөөс өвдөглөө нүүрлүү гэсэн парны хүлээлгтэй. Тэгээ бүх суудлууд нь халдаг, халж халахтай зөвхөн доороос биш мөн артлаас халдаг маш том давталтай. Тэгээ 2 дугаар игнэний зорчигчдод зориулсан USB Type-C 12 вольтын залгуурын оролттой. Тэгээд Prado 250-ийн хувьд бол стандарт лүгтэй байсан бол хаваалж загварын маань хувьд бол бүтэн том панорамик лүгтэй болж маш том давталтай байна. Одоо хэдүүлээ хаваалж автомашины багажны хэсэгтэй танилцъя. Тэгээд энэ машин маань өөрөө багажн дээр нэмэлт бокстой. Энэ чинь гарт ойрхон чигрэгч татлага, мөн тодорхой хэмжээний багаж хэрэгслээ хийгээд явчих бүрэн боломжтой. Тэгээд Prado 250-тай мөн адил. X-ийн хувьд бол 7 хүний суудалтай. Тэгээд 3 дугаар нэглүүгээ мөн халуун хүүтэн хүлээж өгдөгөр маш давуу талтай. Дээрээс болон доороос бөөрнөөс гэсэн хүлээлгийн системтэй байдаг. Тэгээ 220 болон 400 ваттын залгууртай. Энэ чинь та энийг хөргөж болон хөлдөгч бас мөн хийгээд явчих бүрэн боломжтой. Тэгээд энэхүү зайд бол мэдээж машины багаж хэрэгсэл байж өгөх байрч өгсөн байна. Тэгээ хойдлын хаалганы хувьд бол салхинаас хамгаалах төвжээ. Артлын багажнда дуу тусгаарлалт болон мөн ажил дүүсэхгүй гэсэн үүднээс давхар локийг бас оруулж өгснөөр маш том давтал болж өгсөн байна. 2 загварын маань зах зээлийн үнэлгээний хувьд бол хаваалж загвар маань Монгол цорын газ албасын эрхтэй дистрибьютор компани болох Virtual Motor Mongolia дээр 139 болон 149 саяар борлуулагддаг бол Prado 250-ийн хувьд бол 2 дахь зах зээл дээр 180-аас 240 сая, албан ёсны дилер компани дээр 240-ос 280 сая төгрөгөөр борлуулагдаж байна.